За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнгээс уламжлал болон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний их семинарын өнөөдрийн ээлжилт их семинар эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр манай хүрээлэнгийн их семинар маань судлаачдын судалгааны завсрын болон эцсийн үр дүнгээс сонсдог бидний судалгааны гол шинэлэг тал сонсож хэлэлцдэг ийм их семинарууд явагддаг. Тэгээ сүүлийн үед бол манай хүрээлэнгийн их семинарт өөрсдийнхөө судалгааг танилцуулъя, судалгааныхаа шинэлэг тал болон үр дүнг хэлэлцүүлэе гэсэн манай хүрээлэнгийн судлаачдаас ч мөн гаднаас хүрээлэнгээс гаднах судлаачдаас ч гэсэн маш их хүсэлт ирдэг болсон. Энэ бол манай хүрээлэнгийн их семинар улам өргөжж, тээлж, хөгжиж байгаагийн илрэл гэж бид их баяртай байгаа. За өнөөдрийн их семинараар манай хүрээлэнгийн Ахмад эрдэм шинжилгээний ажилтан манай хүрээлэнгийн маш олон өмнөө барьдаг бүтээгдэхүүнүүдийг туурвсан олон ном бүтээл туурвсан Санжид доктор маань нүүдлийн номодолог ба нүүдэл суудал гэж нэрлэж байгаа энэ сэдвийн хүрээнд ярих. Тэгэхээр ер нь манай хүрээлэнгийн нэг чухал судалгааны бодлого бол монголчуудын сэтгэлгээний онцлог, монголчуудын философи, энэ дэлхийн нийтийн философи, дэлхийн нийтийн глобал сэтгэлгээд бид хаана нь явж байна вэ? Бид хаана байх юм бэ? Цаашдаа бид өөрсдийгөө энэ глобал ертөнцид яаж илэрхийлэх вэ? Бидний өвөрмөц identity, брэнд юу байх вэ гэх мэтчлэн энэ асуудалд нэлээд үндэсний хэмжээний хариулт өгөх ийм судалгаануудыг бид их түлхүү болгож байгаа. За энэ дотор монголчуудын энэ нүүдлийн соёл гэдэг бол үнэхээр дэлхийд өвөрмөц цаашдаа ч гэсэн энэ хадгалагдах, яагаад гэвэл өнөөдөр Улаанбаатар хот гэхэд тэр олон зууны түүхтэй бусад суурин иргэншлийн хотуудаас Улаанбаатар хотынхны ахуй амьдрал, хандлага, сэтгэлгээ өвөрмөц байгааг бид бүгдээрээ харж байгаа. Энэ бол нүүдлийн соёлын, нүүдлийн сэтгэлгээний нэг өвөрмөц хандлага юм. Улаанбаатарчууд бүгдээрээ цусланд гардаг, цуслантай зам болохоор хөдөө явдагч гэдэг юм уу. Тэгэхээр Улаанбаатарчуудын орчин үеийн цаашдаа ч гэсэн энэ хандлага дэлхийн олон хотуудаас ялгаатай ийм өвөрмөц соёлын орчин Улаанбаатар хотод бий болж байгааг бид нар мэдж байгаа. Тэгэхээр энэ бүхний цаана монголчуудын тэр олон мянган жилээр өнөөдөр хүртэл монголчуудыг тэжээж байгаа нүүдлийн мал аж ахуй энэ дээр суурилсан орчлонд хандах, дэлхийд хандах, хүн төрлөختөнд хандах, байгаль ертөнцид хандах, нийгэмд хандах, соёлд хандах монголчуудын өвөрмөц хандлага байгаа гэдэг нь тодорхой. Тэгэхээр энэнийг манай хүрээлэн дээр энэ чиглэлийн судалгааг тэргүүлж яваа Санжид докторыгоо энэ төр дурья та танил. Ном бичсэн. Тэрний дараагаар Монголын уугуул соёл гэдэг ном бичсэн. Тэгээд 2020 онд аавынхаа мэндэлсний 100 жилийн ойд зориулж Көтөгийн хөгжлийн бодлого төвний онол түүх сургамж гэсэн тийм ном бичсэн байна. Тэгээд тэр үеэс ерөнхийдөө Көтөгийн бодлого, мал аж ахуйн асуудал, нүүдэл судал, нүүдэлчдийн соёл иргэншил энэ тухай болол нэлийн кодсолдож үзэж байгаа. Тэгээд манай
бодлого судлалын салбар бас 2030 он гэхэд энэ Монголын бэлчээрийн мал аж ахуйн бодлого гэсэн тийм судалгаа хийж ном гаргах юм. Тэгээ энэтэй холбоотойгоор би энэ нүүдэлж одоо ёсыг нүүдэлгүй ёсыг одоо судлах арга зүйн одоо ямар зүйл байна вэ гэдгийг нэлээд хайж байгаад энэний дотроос энэ Францын эрдэмтэн Жил Делиоз Феликс Брайдот-нарын одоо гаргасан номодлогийн онол гэдгийг ер нь тусуулах юм байна гэж ингэж бодсон юм аа. За энэтэй бол та бүхэн бас түрүүн танилцсан байдаг байх гэж бодож байна. Тэгэхээр энэ Делиоз Гуаттаринаар бол ерөнхийдөө 1953 оноос хойш энэ философийн бүтээлүүдийг бичээд байсан. Тэгээд 1970 онд капитализм ба шизофрен анти-эдип гэдэг ном бичсэн. Тэгээд 1983 онд шиг санаж энэ 1000 Плато гэдэг одоо номоо бичиж тэр өмнө одоо хийсэн ажлынхаа үр дүнг нэгэн тодорхой одоо философийн судалгааны арга зүй болгосон байгаамаа. Тэгэхээр энэ арга зүйг бол хуучин өрнөтийн метафизикээс огт өөр шинэ арга зүй гэж өөрснөө бол тодорхойлж байгаа. Энэ арга зүйгээ бас гаргахдаа бол нүүдлийн аж төрх ёсыг бас жаахан суур болгосон гэж ингэж үздэг юм байна. Тэгэхээр энэ номодлог гэдэг одоо энэ арга зүй бий болох үндсэн 3 нөхцөл байсан гэж ингэж үзэж байгаа. Нэгдүгээрт нь бол энэ орчин үеийн нийгэм бол маш их түргэн өөрчлөгдөж хойсож байгаа, тогтвортой биш байгаа, ирээдүй тодорхойгүй байгаа. Ийм нөхцөлд энэ судалгааны өмнөх арга зүй бол энэ нийгмийн шинэ байдлыг судлах чадвар муутай байна гэж үзсэн байгаа. За, 3 дахь нөхцөл бол энэ өнөөгийн нийгэм соёлын нөхцөл байдлыг судлах шинэ шинжлэх ухаан, шинэ арга зүй хэрэгтэй байна гэж одоо үзснээс энэ номодлогийн арга зүй гэдгийг боловсруулжээ. Тэгэхдээ эхлээд 2 зүйлийг би та бүхэнд анхааруулж хэлье гэж бодож байна. Нэгдүгээр нь юу гэхдээ зэрэг энэ Делиоз Гуаттаринарын гаргасан энэ арга зүй бол философийн метафор юм. Тийм учраас энийг шууд одоо нүүдэлгүй ёс гэж ингэж тэрний одоо бодит зураг гэж ингэж үзэх болохгүй юм. Тэгэхээр метафор гэдэг бол одоо юу гэсэн үг вэ гэдгийг энэ дээр бол би бичсэн байгаа. Одоо 2 юмны төстэй талыг нь одоо зөвлөж хэлдэг ийм зүйл юм. Тэгээд энэ дээр бол жишээ гэхэд бол Ромео Жулиетта жүжигт байдаг түүний нүд бол той гэдэг хэллэг бол ийм хамгийн энгийн метафорын жишээ юм аа гэж. Тэгээд өөр иймэрхүү байдлаар энэ ном зохиолыг бичих болсон 2 дахь шалтгаан бол юу вэ нөхөдөө зэрэг өрнөдийн философт энэ 20-р зууны сүүл үе 21-р зууны ихэнх үеэр энэ дээр үеийн философийн бичлэг арга барилыг бол нэлээд шүүмжлээд литературны маягтай одоо ийм философи байх ёстой гэж ингэж үзэх болсон. Энэтэй холбоотойгоор ч бас энэ 2 хүн бол тийм литературны жанраар өөрийнхөө ном зохиолыг тойрвсан. За тэр нь бол нэлээд уншихад их төвөгтэй. Нэлээд олон уншиж одоо учрыг нь болохоор
ийм зүйл байгаа юм. Би тэрний жишээ болгож та бүхнийг орж ирэхэд энэ дээр тэр хоёр хүний одоо номын эхэнд өөрийнхөө арга зүг тайлбарласан хэсгийг бол харуулсан юм аа. За хоёр дахь одоо миний анхааруулж хэлэх гэж байгаа зүйл бол юу вэ гэхээр зэрэг энэ орчин үеийн номад гэдэг ойлголт болвол нэг газараас нөгөө газарт нүүдлээд амьдардаг хүн биш. Энэ бол орчин үеийн хүний сэтгэлгээ, субъектив байдлын оршихуйн хэлбэрийг тайлбарлаж байгаа одоо философийн метафор юм шүү гэж ингэж үзэж байна Делез. Тэгээ номад сэтгэлгээ гэдэг бол байг хөдөлгөөнд байдаг шинэ холбоо үүсгдэг. Ингээд энэ холбоо үүсгэх явцдаа бол өөрөө шинээр бий болж байдаг одоо ийм тогтсон ангиллыг эвддэг үйл явц юм. Тэгэхээр энийг бол become гэж хэлж байгаа юм. Зөвхөн энийг одоо би яг монголоор юу гэж хэлхийг бол сайн мэдэхгүй байна. Оросоор бол становление гэж хэлж байгаа. За энэ Брайтот гэдэг хүн яг энэ Делезийн хоёр бол өөрийнхөө одоо зохиол бүтээлд үндэслэнээс гадна одоо Кант, Ницше, энэ Брайтот, Фуко гэдэг их олон хүний зохиол бүтээл дээр бол үндэслэж ном зохиолоо бичсэн. Тэгээд энэ Брайтот гэдэг хүн бол энэ гендерийн асуудлыг талаарх ном бичиж байхдаа номад субъект гэдэг одоо ийм нэр томьёог гаргаж ирсэн. Тэгэхээр энэ бол энэ орчин үеийн их хөдөлгөөнтэй, шилжилттэй, хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэмд одоо амьдарч байгаа хүний сэтгэлгээний ёс зүйн өөрчлөлтийг харуулсан ийм нэр томьёо. За ингээд энэ бол цаашаагаа бас явах тусам одоо ойлгогдно. Тэгэхээр Делез Гуаттаринер бол энэ орчин үеийн явах одоо орнотын метафизикээс татгалзаж өөр одоо урьдчилсан нөхцлүүдтэй ийм одоо шинэ арга зүйг бий болгох хэрэгтэй гэж үзсэн. Тэгэхээр тэр өөр арга зүйх нь гол онцлог шинж бол энэ цаг хугацааны шугам бус шинж, төвгүй байдал, орон зайн ризомлог бүтэц, объектуудын бүтцгүй чанар, үйл явдлыг олон сингуляр чанарын нийлбэр байдлаар ойлгох, бинар сөргөлтөөнийг халж ажиллах зэрэг гэж байгаа. Тэгэхээр энэ зүйлээс тэр дельтийн асуудлууд бол цаашаа хэрээний явцад гарна. За бинар сөргөлтөөнийг халднаа гэдэг нь бол ер нь объект субъект хот хөдөө гэж ийм байдлаар одоо асуудал тандахгүй гэсэн ийм санаа. За энийг би түрүүн харуулсан. За тэгээд энэ хоёр судлаачийн гаргаж байгаа онолын хамгийн гол ойлголтын нэг нь бол олонлог юм. Тэгэхээр энэ олонлог гэдэг бол объект субъектгүй янз бүрийн одоо хөдөлгөөн урсгалд оршиж байгаа янз бүрийн эрчимтэй ийм үзэгдлүүдийн нийлбэр нэгдэл гэсэн ийм утгатай. Тэгээд энд яг өөрсдийнх нь одоо гол хэлдэг зураг бол хуулбар биш газрын зураг бүтээ гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхдээ зэрэг өмнөх зүйлүүдийг одоо давтаад байж болохгүй. Тэр одоо урсгал хөдөлгөөний явцад шин зүйлийг нээж, шинэ холбоосыг бий болгож, өөрөөр хэлбэл хүн байлаа гэхэд түүний одоо ертөнцийг үзэх үзэл өөрийнх нь төлөвшил бол цаашаага орон зайгаа тэлжих ёстой гэсэн санаа. За тэгээд тэр
энэ дээр харуулж байгаа тэр төвлөрсөн N1-ээс асах нь 1 гэж байгаа. Энэ бол олонлогийг бүтээх хамгийн гол арга гэж ингэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэг бүх юмыг төвлөрүүлж яадаг юм уу, зангидчээдэг нэг ийм зүйл байхад олонлог бол үүсэхгүй гэж эдгээр үзэж байна л да. Тийм учраас тэр төвийг хасах юм бол олонлог үлднэ гэж. За ингээд би нөгөө ноутбук хэлэмээр слайдуудаа хийлгсэн чинь миний чадал хөрөхгүй байгаа юм уу? Заримдаа монголоор хийгээд, заримдаа англиар хийгээд болж өгөхгүй байна. Энэ дээр бол тэр саяын олонлог гэдгээс одоо ургуулад онтологийн ризом гэдэг одоо ийм ойлголтыг гаргасан. Тэгэхээр энэ ризом гэдэг бол юу вэ гэхдээ зэрэг энэ бол ботаникаас зээлдсэн нэр томьёо юм байна. Ингээд мүлхэж ургаад энэ тэнд шинээр үндэсүүсээд хоорондоо холбогдоод ингээд сүлжээ маягтай болчдөг ийм ургамал гэсэн үг. Тэгэхээр олон газраас өөрснөө ингээд газраар мүлхэж явж байгаад үндэслэлцдэг учраас аль нь жоохон жинхэнэ үндэсний юм бэ гэдгийг мэдэгдэхгүй гэсэн үг. За миний санахад энэ зүлэг дагаад ургадаг алтан үсгээд нэг цус тогтооход уудаг юм байдаг, ургамал байдаг. Тэр бол яг тэгж одоо энэ тэнтэй үндэслэж ингэж явдаг. Тэгэхээр энд бол энэ мод гэдэг бол нэг штэ тэрнээсээ салбарладаг гэсэн үг. Ризом бол тийм биш. Ризом бол ийм сүлжээ маягтай тархмал үтцтэй зүйл байх нь. Тэгэхээр энэ дээр тэр хоёрын бас нэг хэлж байгаа постулат нь юу вэ гэхээр зэрэг бодит байдал гэдэг бол анхнаасаа нэгдмэл байх тийм одоо юу гэх юм бэ шаардлага юм уу эсвэл тийм зүй тогтол бол байхгүй гэж. Анхнаасаа ризом маягтай байсан. Тэгэхээр энэ бол одоохондоо тэр нэг төвөөс гарч байгааг нь харуулж байгаа. Өөрөөр хэлбэл тэр модлог сэтгэлгээ гэж хэлээд байгаа. Тэр бол нөгөө ризом маягийн сэтгэлгээ. За ингээд хуучин болон ризом моделийн хоорондын одоо ялгааг энэ хүслэлтээр гаргасан байна. За энэ бүр одоо тэр өнөдийн метафизикийн дээр үеийн одоо хамгийн эртний үг сурвалж нь бол трансцендент нэг одоо төвөөс бүх юм үүссэн тухай ярьдаг. Тэгвэл ризом бол олон талтай бүхлээрээ болохтойгоо зэрэг бол өөрийгөө зохион байгуулдаг гэсэн ийм санаатай. За бүтцийн хувьд бол энэ нь шугам, за шатлалтай, хатуу, за нөгөөх нь бол нээлттэй, өөрчлөгддөг, мутацид ордог тийм ээ. Тэгээд эцсийн эцэд бол одоо өргөжөд тэгжээдэг. За оршихуйн хэлбэр нь онцлогын хэлбэр нь юу вэ? Энэ бол тодорхой байдлаар одоо тодорхойлогдсон статик хөдөлтөгүй тийм одоо нэгдэл гэсэн үг. Хүмүүс байлаа гэхэд бол тэр адисл айдентийн бол одоо тодорхойлогдсон. Тэр бол тэр, энэ бол энэ, хятад бол хятад, монгол бол монгол тийм үү? За ризом сэтгэлгээ бол ерөөсөө байнгын өөрчлөлт, трансформац, тэгээд тэр явцад бол тэр become буюу одоо шинэ байдал бол одоо бий болж байдаг гэсэн ийм санаатай.
За хоёр дахь гол зүйл нь юу гэхтэй зэрэг за энэ бол би түрүү ярьсан тийм ээ, ингээд нэг ишнээс ингээд салбардаад гардаг. Энэ бол одоо шугамн сэтгэлгээний завхар, а нөгөөх нь бол өөрийгөө бүтээдэг олон талтай. Жишээ нь энэ ургамал байлаа гэхэд бол эндээс ч шинээр ургаж जैन, эндээс ч шинээр ургаж जैन, ингээд сүлжээ үсгээд шин холбоосууд бий болгоод ингээд явж байгаа. Энэ бол эризон. Энэ бол эризон. Энэ бол шугам бус. ийм одоо метафор байна. За тэгээд дараагийн дугаарт нь бол энэ трансформац бол одоо тийм нэгдсэн нэгдмэл бүхэл байдлаараа бол болдгоо. Тэгээд энэ дээр нэг хэдэн жишээ өгсөн байна л да тийм ээ. Энэ нөгөө эхний энэс нэгийг асах гэдэг том явдал. Тий. Энэ олонлог бол ямар нэгэн одоо төв захирах хүчнээс тусдаа бол одоо үйлчилдэг. За энэ become цэвэр become буюу одоо цэвэр одоо юу гэх юм бэ? Үүсэн бий болох процесс. Энэ процесс бол байнгын трансформаци явцад үүсэн бий болж идэг гэсэн юм санаа. Тэгээд энд яг энэ шуудын жишээ интервал та жишээ нэг энэ одоо ингээд олон шуунаас ч явлаа гэхэд энд бол ямар нэгэн хамаатлагч байхгүй гэсэн ийм санаагаар тэр дээр санаагаа бол тайлбарлаж байгаа. За энэ бол та бүхэнд ойлгомжтой байх тийм ээ. Бүхлийн шин чанар нь бол түүний гисгүүдийн шин чанарт энэ хэлбэр биш ээ. Гисгүүдийнхээ шин чанарын хэлбэрээс бүхлийн шин чанар бол өөр гэсэн ийм агуулгатай. Би та бүхэнд 65 слайд ярих учраас яхан төргөн яриад байна. За ингээд ерөнхийдөө бол энд тэр олонлог үүсэж байгаа процессыг харуулсан байна. Энд бол одоо авираад гарах нэг мод биш. Дотор нь орж өөрөө зүгжигээ олох ёстой сүлжээ үүсэж байна гэж одоо тэр ярьхийг нь сүлжээ гэж юм да тийм. Тэгээд энэ түрүүчийн хэлсэн одоо нөгөө хэсгийн нэлбэр биш. За ямар нэгэн одоо өдөртөгчгүй тэгээд үндэсгүйгээр одоо бий болдог гэж. Тэгэхээр энэ санаа нь бол юу гэсэн үг вэ зэрэг энэ become буюу өөрөө үүсэн бий болох гэдэг бол генээс хамаагүй. Гений уламжлал байхгүй гэсэн үг болж байгаа. Жишээ нь манай нийгэмдэр ингээд ярихад бол юу гэдгийг одоо энэ ардлаас олж бий болсон олон юмнууд ба штэ. Эднэр бол Монголын уламжлалт байхгүй. Тийм ээ. Тэгээд энэ одоо ховсон өөрчлөлт үйл явцын үед бол шинээр гарч ирсэн. Тийм учраас шин зүйл. За ингээд тэр дээр гарсан нөгөө энэс асхамныг гэдэг тэр юг ерөнхийд нь бол одоо тайлбарлаж байгаа тэр зургийг. Тэгэхээр газрын зураг гэдэг бол тэр динамик систем. Энийг бол та бүхэн уншиж байгаа байх тийм ээ. Газрын зураг гэдэг бол зүгээр юм тогтсон зүйл биш. Энэ бол илүү амьд хойсон өөрчлөгддөг тэр
одоо нөхцөл байдлыг хэлж байгаа юм. Би нөхцөл байдал гэж яагаад хэлээд байна вэ зэрэг энэ одоо ховсон өөрчлөгдөж байгаа зүйл гэдэгт бол ухаандаа хүний хөсөл орж болно, ёс суртахуун орж болно, сэтгэлгээ орж болно, төр орж болно, улс төрийн намын тогтолцоо орж болно. Тийм учраас энэ их тийм өргөн агуулгатай. Учраас би зүйл гэсэн маягаар ингэж яриад байна л да. За тэгээд шинэ ойлголт бол хуулбар автай. Энэ бол юу гэсэн үг вэ зэрэг нөгөө ховсон өөрчлөгдөх явцдаа орон зайгаа тэл шинэ холболт шинэ одоо юу үүсэх гэсэн ийм санаа тийм ээ бидний судалгаан дээр ярих юм бол хуучин арга зүй дээрээ зогсоод байх хэрэггүй тийм үү цаашаага одоо шинэ арга зүй шинэ юм бүтээ гэсэн санаа шүү дээ тийм ээ. За тэгээд тэр олон улгийн бол одоо газрын зураг маягаар төгслээд олон улгийн элементүүдийн хоорондох харилцааг одоо тэдгээрийн динамик байдлыг одоо харуулдаг нэг арга зүйн үүднээс биш олон талаас нь авч үзье гэсэн юм санаатай. За тэр тэнд сэтгэл зүй ба соёлын нөлөөний тухай харж байна. Тийм учраас хуулбарууш өөрийнхөө газрын зургийг бүтээ гэсэн ийм ураа гэж үзэж болох юм. За эргээд бид нөгөө эризом руугаа орж байна. Тэгэхээр энэ бол одоо нөгөө группчи яриад байсан модлог сэтгэлгээ гэх юм уу та. Ингээд энэ төвөөс гараад ингээд салбарлаад явдаг. Тэгээд шатлсан одоо бүтээцтэй хоёр т системийн салаалтай бинарны зорилго нь бол энэ үзэгдэл юунаас эхлээд юунд хүрэх үү гэдгийг одоо үзэх зорилготой. За тэр үндэслэг иш буюу ризома гэдэг бол бүтсэн төвлөрсөн биш. Логик нь одоо олон холболттой. Зорилго нь шинэ газар нутгийг зурглах гэж байгаа юм. За тэр шинэ газар нутаг гэдэг маань яг газар биш гэдгийг та бүхэн бол ойлгож байгаа байх тийм ээ. Тэр бол тэрүүчийн миний нөгөө зүйл гэж хэлээд нэрлээд байсан юмнуудаараа ярьж байгаа шүү дээ. Шинэ холбоос шинэ харилцаа үүсгэх тухай ярьж байгаа. За тэгээд энэ эризон байхын тулд 6 одоо зарчим байх ёстой гэж байгаа. Тэгээ нэгдүгээрт нь бол тэр эризон дотор байгаа ямар ч цэг дурын өөр цэгтэй холбогдож болно. Юу гэмт нэг сумын малчид байдаг гэхэд нэг малчин тэр сумын нутагт байж байгаа ямар ч хүнтэй уулзаж болно. Ямар ч хүнтэй наймаа хийж болно гэж одоо бүдүүлгээр төрсөлж болох юм уу та тийм ээ? За гурав дахь нь бол за олонлог нь бол нэгээс хамаарахгүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн төв зангиддаг юмнаас хамаарахгүй гэсэн үг. Дөрөв дэх нь бол элдв одоо тасалдал гарлаач гэсэн дахид сэргэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл нөгөө холбоос юу энэ. За ингээд энэ газрын зураг зүй буюу одоо нөгөө шинэ орон зайн төлөлт маань бодит байдлаар одоо туршилт хийх маягаар энэ үндэслэг ишний зарчмаар судалгаа хийж яхад бол ийм 6 зарчмыг баримтална гэж байгаа. За дараагийн нэг чухал ойлголт бол тэгш өндөрлөг. За энийг монголоор тэгш өндөрлөг гэж орчуулж байгаа уул нь платео гэдэг ийм үг. Оросоор плато гэдэг. Тэгэхээр энэ бол бас нэг өндөрлөг гэдээ орчуулчихтай зэрэг бас газартай холбож ойлгоод байх шиг байна. Энэ бол ерөөсөө үйл явдал үзэгдлийн эрчмийг илэрхийлж байгаа ойлголт. Энд бол энэ Ц гэсэн мөрөө бол нөгөө маш түргэн хувьсаа оргил цэгтэй хүрээ төгсдөг тэр үйл явцыг хэлж байгаа. Харин энэ эризом сэтгэлгээ дээр юу вэ гэхтэй зэрэг
оргил цэгүүгээр эрчмээ хадгална гэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг тодорхой хэмжээгээр нэг төвшөнд очоод тэгээд эрчмээ хадгалаад уг үйл явц бол ингээд жаахан юм хэлбэлцсэн пульсацтай тэр жигтэй хөрвүүлжлэнэ гэсэн үг. За энийг жишээ нь одоо манай нүүдлийн амьдрал дээр авч үзэх юм бол хавар, зун, намар, өвөл тийм үү. Тэгэхээр энэ бол барууны нийгэм шиг одоо энийг бүтээн тийм хөрөнгөтэй болно, тэгн ингэнгээ цаашаа яваад байхгүй. Нэг тодорхой өдрөлт хүрчээр за ганцуд улдах ч юм уу юу ч тэрнээс болоод яахан юм эрчим хөдөлгөөн нь бол одоо хэлбэлцээд тэгээд нэг төвшөндөө жилээс жил дөрвөлжлээд ингээд яваад байдаг. Энэ эрчмээ алдахгүй бол хэдэн мянган жил орчин тогтох боломжтой гэсэн ийм санаа. За энэ миний сайн хэлснээр үзүүлчихэд тэгэхээр энэ этнэр театр хүүхдээ зэрэг энэ Григорий Бетсон гэдэг хүний бүтээлээс авчиж санаа авсан гэж байна. Тэгэхээр энд яат хүүхдээ зэрэг энэ одоо бүсүүд биш энэ үргэлжилсэн эрчим байдлын бүс их чухал. Тийм учраас дунд тал нь чухал байх. Эхлэл төгсгөл бол хамаагүй гэсэн ийм санаа. Шин одоо нүүдлийн мал аж ахуй хизээч хэлсэн юм билээ бөөмэд. Цаашаага эцэстээ юу өчүүлэх юм билээ бөөмэд. Тэгэхдээ өнөөдрийн байдлаар бид нар энэ тэгш өндөрлөгөөрөө хадгалж явах хэрэгтэй гэсэн санаа. За дараагийн одоо нэг чухал ойлголт бол энэ эрхтэнгүй бий гэсэн ойлголт. Тэгэхээр энэ бол одоо хэцүү юм билээ. Би бас энийг ойлгох гэдэг үзсэн. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бидний авч үзэж байгаа юмны дотор тал нь тухайн юм нь өөр юм. Гэхдээ энэ юм бол одоо эрчимт байдлаар дүрслэгдсэн. Жишээлх юм бол юу гэдэг чинь одоо коммунизмын эсрэг сэтгэлгээ гэдэг юм байна тийм үү? Тэгэхээр энэ бол энэ спраз маягаар ингээд эрчимтэй яваад байгаа. Тэгэхдээ энэ бол энэ аливаа юм ингэж эрчимтэй яваад байх одоо жишээ нь улс төрийн системч байдаг юм уу, нүүдлийн мал аж ахуйч байдаг юм уу, ингээд өөрийнхөө эрчмийг хадгалаад дотоод бүтцээ өөрчлөлт байх ийм сонирхол байгаа ч гэсэн хязгаарыг давж болохгүй гэж байна. Хязгаарыг давах юм бол тухайн юм тэр юм биш болчихно. За тэгэхдээ энэ бол ерөөсөө ямар ч эрхтэнгүй бий гэсэн үг биш гэж одоо энэ зохиогчд үзэж байгаа. Жишээлх юм бол юу гэдгийг хүн дээр аваад үзэхэд гар бол барих зориулттай, нүд бол харах зориулттай гэх тийм үү. Гэтэл энэ эрхтэнгүй бий гэдэг бол дотор байгаа юмнууд нь өөр юм гэсэн яг оноосон функц байхгүй. Тэр функц нь бол хойсож өөрчлөгдөж гэсэн ийм санаа. Тэгэхээр энэ дэр уг одоо тэр эрхтэнгүй бие санаа гэж байна. Жишээ нь хүн гэхэд бол гаднаас нь хараад одоо тодорхойлох тийм шинжүүдтэй. Өндөр нь жин ширүүлж байна. Гэтэл ямар ч юм тийм гаднаас нь хараад тодорхойлох шинжүүдтэй. Гэхдээ виртуал байдлаар бодоод үзэх юм бол тэр гаднаас нь харагддаг шинжүүдээс өөр шинжүүд бол тэр юмд байгаа. Тэр нь бол нөгөө уусах, хөгжих, өөрчлөгдөх потенциал боломж нь.
За миний сайн ярьсан зүйлийг энд бичгээр харуулж байна. За энийг харчихсан уу? За тэгэхээр энэ Платог түрүүчийн бидний ярьсан тэгш өндөрлөг эрхтэнгүй бие хоёрын ялгааг энд харуулж байна. Тэгэхээр энэ эрхтэнгүй биеийг бол бүтэцгүй, чиг үүрэггүй тодорхой одоо хувьсах өөрчлөх потенциал агуулсан тийм хавтгай орон зай юм уу эсвэл байдал. За тэгээд тэр бие гэдэг нь бол хүний бие, нийгэм, улс төр хүсэл сэтгэлгээ хэл одоо урлагч байж болно гэж байгаа юм тийм ээ. Тэгээд энэ биед бол тэр виртуал шинж чанарууд бол байгаа, тэр нь бол потенциал нь. За Плато бол энэ эрхтэнгүй бие дээр үргэлжилж байгаа одоо тэр тогтмол хэмнэлтэд үргэлжиж байгаа үйл явц өөрчлөлт. Эрчмийн бүс гэж энд бичсэн байна. Тэгэхээр тэр эрчмийн бие дотор тэр түрүүн бид нар нэг юм спиралаар ингээд юм болоод байна гэдээ ярьсан шүү дээ тийм ээ. Тэнд бол янз янзын урсгал байна. Оргилдоо хүрээд буудаг урсгалч байна. Одоо тэгш хэмээр явдаг урсгалч байна. Тэгэхээр тэр болгоноос одоо тэр Плато буюу нөгөө тогтвортой эрчмээ хадгалдаг тэр урсгал бол үүсэж бий болж байдаг гэсэн санаа. За энэ би сая хэлээд явчлаа. За энд одоо бас метафор байдлаар энэ юуг эрхтэнгүй бие үүсэж байгааг харуулж байгаа. Жишээ нь бол жишээ нь организмоор жишээ авсан байна л да тийм ээ. Энэ бодвол эхлээд бол бурхны шүлт гэж байгаа. Дээрээс тогтоосон юм уу одоо байгалаас тогтоосон ч юм уу юунаас тогтоосон эрхлүүдэд хатуу үүрэг олж хүслийг нь торлох систем. Тэр бол одоо тэр модлог сэтгэлгээний систем. А гэтэл энийг бол одоо жишээ нийгмийн ямар нэгэн зан заншилж байд юм уу, хуульч байд юм уу, үндэс сурталч юм байд юм уу ингээд бариад авчаад байгаа. Энэ дотроос бол бүтцэн задраад эрхтэнгүй бие зохион байгуулагдаж байна гэсэн санааг энэ дээр бол гаргаж байгаа юм. За энэ миний сая ярьсныг хэлж байна. За дараагийн чухал ойлголт бол энэ мөлгөр орон зай гэж. Тэгэхээр энэ орон зайг хоёр төрөлтэй байна гэж үзэж байна л да. Нэг нь бол энэ хот төвлөрсөн одоо улс. Энэ бол торлсон хэмжигдэхүүнтэй энэ тэнд нь одоо хаана хэл хязгаар тогтоодсон хөдлөхөд хэцүү одоо ийм орчин гэсэн. За мөлгөр орон зай гэдэг бол тийм биш. Ямар ч одоо урсгал дээр нь явж болдог. За тэрийг бол цөл юм уу, мөсөн бол далай маягаар одоо зүгээр байгальтай жишиж ярих юм бол одоо тэгж үзэж болох юм а гэж. Түүнээс одоо мөлгөр орон зай гэдэг маань бас метафор шүү дээ тийм ээ. За энэ тэр мөлгөр орон зай болон
хуваарлагдсан орон зай хоёрыг бол ялгааг харуулж байна. За мөлгөр орон зай айн одоо шин чанарыг энд хэлж байгаа. Төвлөрсөн зохион байгуулалттай, хөдөлгөөн чөлөөтэй урьдчилсан хатуу хэмжлэггүй чиглэлэн тогтолгүй заавал энэ замаар явна гэсэн юм байхгүй. Тэгээд тасралтгүй хувирч өөрчлөгдөж байдаг ийм орон зайг мөлгөр орон зай гэж. За тэр хот мотыг бол судалтай орон зай гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хоёр бол одоо нөгөө төрөний өөрийн чинь яриад байдаг огт хоёр өөр юм гэдэг рүү л яваад байгаа шүү дээ. За энэ дахиад слайд хийсэн байна би. За ингээд энэ нөгөө судалтай орон зайгаас мөлгөр орон зай руу одоо шилжих процессыг зургаар харуулсан байгаа юм л да. Тэгэхээр энд бол ерөөсөө бүх юм бол тодорхойлогдсон. Энэ араа тэгж иргэн, энэ араа тэгж иргэн тэрнийг өдөртөн тийм үү? А энд бол тийм биш. Маш олон чиглэлтэй урсгал чиглэл функц явж байгаа. Тэгэхээр энд бол энэ слайдны гол утга санааны үгтэй зэрэг энэ судалтай орон зай, мөлгөр орон зай хоёр бол хязгаарч цэвэр байдлаар байдаг. Заавал аль нэгний одоо шин чанарыг агуулж яадаг, нэг нь нөгөөдөө шилжиж байдаг гэсэн ийм санааг хэлж байгаа. За одоо би та бүхэнд дээр ярьсан ойлголтуудаа товч харуулад тэгээ гурвуулангийн нэгтгэж үзүүлэх санаа агуулж байна. Тэгэхээр энд бол нөгөө мөлгөр орон зайд болж байгаа урсгал элдв үйл явцыг харуулж байна. Энэ дээр. Тэгэхээр энэ чинь бол нөгөө тогтсон эрчимтэй плато үүсэж байна гэсэн үг шүү дээ. За организм гэдэг бол одоо ийм юм аа гэж. Өөрөөр хэлбэл нөгөө эрхтэнгүй бие гэдгээс ялгагдах нөгөө талынх нь зүйл бол организм. Тэр бол хэл хязгаартай дотроо бол одоо потенциал агуулж яадаг. За тэгээд бүтэц зохион байгуулалт нь бол хатуу ийм байна. За ингээд нөгөө хатуу бүтэц зохион байгуулалтын организм доторт маань нөгөө эрхтэнгүй бие маань үүсч эхэллээ. Өөрөөр хэлбэл нийгмийн дотор юу гэх юм одоо задрал хямрал гарч эхэлж байгаа гэх юм уу та нийгмээр зүйчилж ирэх юм бол за ингээд нөгөө организм маань хуучин организм хуучин байдал маань задарч нөгөө дотор байгаа потенциал гэж бид нэр яриад байгаа юмнууд гадагшаага гарч мөлгөр орон зай эрзомлог байдал үүсэх ийм байдал руу орж байна. За ингээд нөгөө мөлгөр орон зай дотор бол янз янзын газрын зураг гэж бид нар яриад байгаа ч юм бол янз янзын урсгалууд ингээд яваад чиглэлтэй тэгээд шинэ одоо орон зай эзэмшээд ингээд явж байгаа байдал. Тэгэхээр энийг хамгийн гол нь яг бодиттой газар нутаг дээр хүн юм уу ямар нэгэн юм явж байгаа гэж дүрсэлж болохгүй.
Энэ бол сэтгэлгээ байж болно, хүсэл байж болно гэж яриад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бол метафор. За энэ нөгөө тэгшүндэрлэг гэдэг маань энэ байна. Энийг бол би түрүүнд тайлбарласан учраас одоо дахид тайлбарлахгүй зүгээр та бүхэнд төрүүчийнхээ юмыг сануулж байгаа. За ингээд эднийг нийлүүлээд оршихуйн янз бүрийн хэлбэр гэдгийг харуулж байна л да. Тэгэхээр организм бол хэлбэрийн хувьд хэл хязгаартай бүтэцтэй. Орон зайн хувьд бас хязгаарлалт юм. Судалтай. Тэгэхдээ дотроо бол өөрчлөгдөж хөгжих потенциал агуулж байгаа. А цаашдаа хөө заяа бол задрах ёстой. За Платон эрхтэнгүй бий бүтсэн эрхтэнгүй бий орон зай бол мөлгөр орон зай энерги эрчим бол байнгын эрчимжилттэй тэгээд потенциал бол цаашаа жиг таталах. Түрүү би хэлсэн шүү дээ нэг Монголын мал аж ахуй бол ингээд дөрвөн модернээр ээлжлээд тэгээд ямар нэгэн өөрчлөлтгүйгээр цаашаагаа бол ингээд байгаад байх боломжтой гэж. За энийг яг сайн юмыг уран сайхнаар надад хэлж өгсөн нэ. Одоо энэ нөгөө организм буюу хатуу одоо байдал маань энд задраад нөгөө эрхтэнгүй бие үүсээд олон урсгал гараад тэгээд нөгөө тэгшин төлөвөөрөө тэр өөрчлөлтийн арчмыг хадгалаад цаашаа хөгжүүлж байгаа гэсэн санаа. За энийг одоо графикаар дахиж харуулвал юм байна. Байгаа юм нь организм энэ төр организмыг өөрчлөхөд хүргэдэг ямар нэгэн катализатор байх ёстой. Тэгээд тэр нь бол энэ мөлгөр орон зай болоод тэгээд эцэстээ бол Платон усч байна. За одоо ярьсан юм одоо Монголын нүүдэлгүй ёсонтой холбох гэж үзье. Тэгэхээр энэ хоёр эрдэмтэн бол нүүдэлчин гэдэг ойлголтыг бол заавал хүнтэй холбоогүй. Энэ бол төвлөрсөн одоо төрийн логикоос гадуур хөдөлгөөнтэй орон зайг одоо эзэмших биш. Одоо манай дээр буулгаад ярих юм бол бэлчээрийг одоо хувьчилсан биш. Дамжин орших хэлбэртэй хэл тогтоохоо зүйлийг урсгал үүсгдэг хүч юм гэж. Тиймээс тал нутаг бол зүгээр нэг газар биш. Мөлгөр орон зай философийн дөв зүйг болж хувирдаг. Тэгэхээр тэр тал нутагт байж байгаа хүмүүсийн одоо юуруу оруулах юм бол төрийн захиргаанд оруулах юм бол орон зайгийн судалтай болгохыг төр оролддог, хэл тогтоон, хэмжин, газрын зураг зурна, хүн амыг бүртгэн. Нүүдэл бол дандаа энийг задлж яддаг гэж. Тэгэхээр одоо бол энэ нийгмийн сүлжээ, туристууд, энэ төргээд дэлхийд дахин дотор хүмүүсийн орших байдал бол бас их хөдөлгөөнтэй болцсон. Тийм учраас ерөнхийдөө энэ орчин үеийн нүүдэлчин, орчин үеийн нүүдэл гэдэг ийм ойлголт гарч ирсэн байгаа. Одоо төр гараад ирэхтэй газар судалтай болгохыг оролддог гэдэг чи одоо манад гарсан байхгүй. Жишээ нь Дашондонгой нэг өгүүлэлдээ
нүүдлийн одоо мал аж ахуй бол хил хязгааргүй байсан. Бэлчээрийн мал аж ахуй бол ихээр хил хязгаартай болж эхэлж байна гэж. Тэгэхээр нүүдлийн мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуй гэсэн хоёр ойлголтыг бол Дашандан багш гаргаж ирсэн ба шүү дээ. Тэгэхээр тэр бол тэр төр орон зайг судалтай болгодог гэдгийн жишээ мөн. Гэхдээ манайд бол одоо нүүдлийн мал аж ахуй байсаар л байгаа. Нэг сумын одоо газар нутаг гэдэг ингэхэд бол хэдийгээр сумын хэлгээд гаргацсан боловч тэр хэл бол онцлог нь тухайн малчтын үеэс үеж нутгалж нүүж ирсэн тэр одоо орон зайг бол хязгаарлалдаг. Манайх бол энд таварж, энд дөвлж, энд намарж, энд цусна. Манай аав тэгжсэн, манай өвөө тэгжсэн. Энд бол тэр хэл нэг хамаагүй. Тийм учраас бас мөлгөр орон зай гэж ямар нэгэн хэлбэрээр үзэж болмоор байгаа. Тэгээд тэр Цолоо гэдэг хүн нэг өгүүлэл бичсэн байсан. Ховд аймгийн Зэрэг сумынхан 120-оос 250 км нүүдэлдэг. Тэгэхдээ нүүдлээд байгаад бол төр захиргаа худалдаа үйлчлэгээ эмнэлгэнд цог нүүчдэг гэдэг ингэ бичсэн байна лээ. Тэгэхээр энэ бол их сонин одоо үзэгдэл шүү дээ, тийм ээ. За тэгээд энэ бидний яриад байгаа юм болов зөвхөн газар зүй биш гэдгийг энд харуулж байгаа. Тэгэхээр хөгжинд бол сонгодог хөгжин бол судалтай. Тодорхой дүрм онлайн дагуу бичигдэнэ. Импровизац буюу жаз хөгжин бол энэ жаз хөгжимч эхний үед бол ерөөсөө юу нот мод бичихгүй байж байгаа өөрөө нөгөө хүн тоглож явах явцдаа шууд ажиллагаагаа гаргаад тоглоо явцдаг штэ. Явцдаг байсан штэ. Тэгээ энэ бол мөлгөр. За хэлэнд бол дөрмийн хатуу хэл бол судалтай, аман ярианы хэл бол мөлгөр. Улс төрд бол төвлөрсөн бюрократ хүчит судалтай. За босоо ус зохион байгуулалттай тим улс төрийн одоо бүтэц байх юм бол мөлгөр. За тэгвэл хоёул өргөж хэлсэн байдаг гэж байна та. Тэгээ одоо бол тэр интернет бол анх ихэд мөлгөр байснаа дараа нь платформ, алгоритм, хяналт гэдэг элдв юм болоод эхлэхдээ зэрэг судалтай болж эхэлсэн гэж байгаа. Тийм учраас энэ орон зайг ерөөсөө төлөв байдал, тогтсон байдал гэхээсээ илүү энэ бол үргэлжилж байгаа процесс юм. Орон зай хувирч байдаг, бүх юм хувирч байдаг гэж. Тэр байтугай юм болвол хувирч өөрчлөгдөж урсгалд оршино. Жишээ нь одоо ингээд гар утсыг аваад үзье тийм үү? Тэгэхээр гар утас анхлаад гарч ирж байхдаа ямар байлаа? Тийм ээ? Тэгээ энэ ямар одоо түргэн хугацаанд солигдож байна уу тийм үү? Тэгэхээр эн чинь бол зөвхөн амьдрал үйл явц төдийгүй юм хүртэл урсгал байдалтай орцсон байна шүү дээ тийм ээ? Тэгэхээр энэ бол орчин үеийн одоо амьдралын шинж чанар юм. За энэ дэлгөөцийн арга зүйг Монголын нүүдлийн одоо нүүдлэхгүй ёсонд хэрэглэхийн тулд тэр метафорыг бодит байдал руу буулгавал юу болох вэ гэдгийг харуулж байна. Газар бол өмчлөгдөхөөс илүү бэлчээрийн урсгал, төвөөс илүү дархмал зохион байгуулалттай, удирдлагын хөдөлгөөн, олон төвд харилцаа эдгээр бол энэ мөлгөр орон зай юм аа гэж. Гэхдээ одоо бол жаахан судалтай болж эхэлж байна гэсэн юм санаа гэлж шүү дээ тийм ээ. Гэхдээ одоо ухаандаа энэ мөлгөр байдлыг ер нь яаж хадгалах вэ? Судалтай болгоул хэдий хэмжээгээр судалтай болгох уу гэдэг асуудал маань жишээ нь судалгааны нэг чухал
чухал одоо сэдв. Энээс бол Монголын бэлчээрийн мал аж ахуйн цаашдын хөгжил явуулал хамаарах юм. За тэр мүлгэр орон зайваа эртэнгүй бие дээр жишээ авах юм бол нүүдэлчдийн амьдралын бүтц нь бол төвлөрсөн ходгүй мэрэгжлийн хатуу ангилалгүй хөдөлгөөнтэй орчиндөө татан зохицох чадвартай. Энэ бол нөгөө нүүдэлчдийн потенциал эртэнгүй бие. За мүлгэр орон зай гэдэг бол хатуу тогтоосон багтай зам чиглэлэн тогтсон биш уян хатан. Хөдөөний ён олон замын алгаар нь явах тамна гэдэг шүү дээ. Одоо тэрийг философийн утгаар илэрхийлж байгаа гэсэн үг юм л да. Тэгэхээр тэр Оросын Брадотти гэдэг хүний нэрийг би дээр нэг дурдсан. Тэр хүн нэг гендерийн тухай, гендерийн ялгарч гэдэг нэг тийм ном бичсэн. Тэр номондоо энэ орчин үеийн одоо субъект бол орчин үеийн субъект гэдэг энэ ойлголт бол өөрөөр хэлбэл амьдралаар болох юм бол хүн гэдэг энэ ойлголт бол нэг тогтсон одоо энэ тодорхойлттой биш байна. Энэ бол байнгын хөдөлгөөнд оршиж байгаа учраас тэр байнгын хөдөлгөөн дотроо өөр болж төлөвшөж ингэж яадаг. Тийм учраас тэр субъект ч бас хөдөлгөөнтэй. Тэр дээр нөгөө олонлог гэдэг слайдыг гаргахад субъектчгүй, объектчгүй гэж бичсэн байсан шүү дээ. Тэр энийг хэлээд байгаа юм. Энэ хөдөлгөөнийхөө явцад нөгөө becoming гэдэг нь болж байгаа гэсэн үг. За энд яг үеийн тэр төрийн сэтгэлгээ гэдэг юм л да. Энэ бол яг нөгөө хотоо тогтсон модлог бүтцтэй сэтгэлгээ. За тэгээд 900 маягийн тэр сэтгэлгээ буюу нүүдэлчлийн сэтгэлгээний ялгааг харуулж байгаа юм л да. Төвлөрсөн одоо шатлбартай тогтоосон хатууд юу мэдлэгийн одоо хатуу хэлбэртэй. За тэр одоо нэг identity буюу одоо субъект нь тогтмол хэл хязгаартай нутаг дэвсгэртэй. За тэрний эсрэг талд нь бол нүүдлийн сэтгэлгээ гэдэг бол төвлөрсөн биш сүлжээ олон талтай мэдлэг нь бол одоо ингээд урсгалын хэлбэртэй яг тогтсон биш. Өөрөөр хэлбэл теорем байхгүй гэсэн. Хэрэг нь бол тавчаар хэлбэл. За тэгээд тэр нөгөө identity буюу одоо субъект бол өөрөө бас л урсгалын шинжтэй байнга өөрчлөгдөж байдаг. Эннийхээ үйл явцад бол төлөвшөж бий болж байдаг юм байх юм. За нутаг дэвсгэрийн хувьд бол хэл хязгааргүй урсгал хөдөлгөөнтэй гэсэн ийм санаа. За энэ яг энэ бол бидний ярьж байгаагаас арай өөр юм орчиж. Энэ номодлог энэ онолыг энэ хоёр урсгал байна гэдгийг харуулсан юм. За номодлогийн онол бол ийм олон онолтой бол холбоотой гэдгийг бол энд харуулж байгаа. Complexity theory, post-structuralism, systems theory, network analysis гэх. За одоо дахиад нөгөө Монголынхоо нөхцөл байдалтай холбоотой ажлаа үргэлжлүүлье. Энэ бол одоо сонин асуулт байна тийм ээ. Бид нар одоо нүүдэлгүй ясан өөрийгөө таньж мэдхэд бол
монголоор сэтгэлгээд байгаа шүү дээ, тийм ээ. А гэтэл шинжлэх ухаан бол тийм байдгүй юм шиг байна. Явж одоо шинжлэх ухаан бол янз янзын үннийг олдог. Энэ нь бол газар нутаг үндэснээс бол хамааралгүй юм шиг байгаа юм. Тийм учраас Делезийн гаргасан энэ одоо юу бол онол бол тодорхой хэмжээгээр Монголын уламжилт амьдралтай бол дүүцэж байгаа маягтай байгаа юм. За яагаад гэдгийг нь бол тэр доор бичсэн байна шүү дээ, тийм ээ. Орон зайн динамик хөдөлгөөтэй, нийгмийн бүтэцч бас хөдөлгөөнтэй. Тэгээд энэ нь бол ямар нэгэн газраас тогтоогоогүй аяндаа бий болсон. За нөгөө субъект нь бол бас л урсгал хөдөлгөөтэй. Тэгээд жаахан тийм байнга төрийн эсрэг сэтгэлгээтэй байдаг гэсэн шүү. Ийм ярьж байгаа. Өөрөөр хэлбэл төвөөс цугдах тийм хандлагатай байдаг л гэсэн санаа байх шиг байна. За энэ бол нөгөө бидний яриад байсан юмыг ингээд энэ бол тав нутгийн бодит байдал одоо эмпирик юм нөхцөл байдал нь за тэр бол тэр номодлогийн арга зүйн концепт болгосон байдал нь юм. Нөгөө газраа өмчлөлтгүй амжиж явж байдаг төвлөрсөн бус нийгмийн бүтцтэй за мөн одоо хоёр талын цусан холбооны хэмжлэн янз янзын одоо холбоо харилцаатай за удирдлагын байдлаар одоо хөдөлгөөн цикл маягтай явдаг. За тэгээд хатуу тогтсон институтуудыг бол одоо харилцаа бол нийлэмжтэй, цагцуучтай байх гэсэн. За энэ бол концепт юм бол тус бүрдээ юм болно гэдэг. Хөдөлгөөн баавсгал state out гэдэг ирж штэ. Энэ маань одоо нэг нэг үнэн байдаг ч юм уу. Эсвэл одоо давмгайлсан парадигм байдаг ч гэдэг юм уу. Тэрэнд яг нь эсрэг үзүүлэх маягтай гэсэн үг юм л да. За тэгээд тэр сүлжээ бол нөгөө бидний дээр яриад байсан эрзомайгийн сүлжээтэй. За энэ урсгалын онол гэдэг тэр удирдлагын цикл хөдөлгөөнтэй гэдгийг одоо концепт болгохоор ийм нэртэй болоод байгаа. Улсын чинь бол энэ Орсын эрдэмтэд энэ төр чип дом гэж хэлдэг шүү дээ, тийм ээ. Энэ чип домоос бол одоо эхлээд явсан одоо энэ номад болоод одоо өнөөдрийн судалгааны их чухал зүйл болж байна номадын асуудал, тийм үү?
За одоо юу болж байна нөгөөтг чинь хэдэн слайд явж гин үү? За энийг би түрүүн ярьсан тийм ээ. Энэ нөгөө иризомын метафор тэр бол тал нутгийн зураг. За энэ нөгөө модлог сэтгэлгээ, иризом сэтгэлгээ түрүүн би ярьсан тийм ээ. Тийм учраас нэг сэтгэлгээ нэг чухал байгаа юм. Нэг үнэн гарын тодорхой босоо төвлөрсөн байна. Тэндээ өстой зэрэг олон чиглэлтэй, гэртээ чиглэлтэй тархмал тэгээд байнгын холболт үүсч идэг гэсэн ийм санаатай байгаа юм. За энэ бол дахиад нөгөө бидний тэнд дээр номадуудын энэ юг бодит байдлыг концепт болгосныг state lock гэдэгтэй өөрөглөл төвлөрсөн шаталсан бүтэцтэй хатуу тогтоосон дүрмтэй тэр логикийн эсрэг тэр логиктэй харьцуулахад ямар байна гэдгийг харуулж байна. Төвлөр тэр бол одоо тархмал байдал, хэл хязгаар, тэнд урсгал, энд шатлал, тэнд сүлжээ, энд фикс сенс уу одоо тодорхой тогтооцсон мөн чанар. Тэнд бол үргэлж өөрчлөгдөж become. Тэр хоёр нөгөө субъект ярьж штэ. За тэгээд энд дараагийн чухал ойлголт гарч ирж байна. Territorialization гэдэг одоо би хэлж чадахгүй юм байна нэг. Өөрөөр хэлбэл нутаг дэвсгэрийг эвдэх. Нөгөө их хөдөлгөөн болвол хэл хязгааргүй юм чинь цаашаа даваад шинэ нутаг эзэмшээд ингээд яваад байгаа. Тэгэхээр энэ бол одоо сэтгэлгээ, онол, номлол бүх юмдаар бол хамаатай. Гэхдээ одоохондоо нөгөө бүлгэр орон зай уу тал нутагта нутгалж хөдөлгөөгөөрөө элдв одоо хэл хязгаарыг даваад нутаг дэвсгэрийг бол эвдэж байна. Дахиад нөгөө цикл гэдэг байгаа шүү дээ. Дараагийн цикл ирэхдээ зэрэг бол буцаад нөгөө хуучин нутгаа эзэмшиж байгаа ийм одоо байдлыг харуулж байгаа. Тэгэхээр энэ бол одоо Монголын 4 өдөр тохирсон малажхан одоо амьдралын цикл гэж ингэж яриад байгаа юм л да. Тэгэхээр энэ зүгээр 4 өдөр дээлжилдэг гэдгээр нь цикл гэж үзэж болохгүй. Ягаад гэвэл зэрэг тариачин ард түмэд ч бас 4 өдөр дээлжилтэй зэрэг ургацаа тарина, ургуулна, намар хурааж авна гэж юм байж байгаа тийм үү? Манайх бол аж ахуйн өөрөө циклтэй гэдэг утгаараа хавар мал төлн 100 ноос нурган намар махан өгтэй болно ч гэдэг юм одоо аж ахуйн өөрөө циклтэй байна шүү дээ тийм ээ. За ингээд бидний яриад байгаа онолыг Монголын бодит байдлаар суулгаж юм уу эсвэл Монголын бодит байдлыг бидний яриад байгаа арга зүгээр судлах суур нөхцөл нь бол энэ байна. Ийм учраас энэ арга зүгээр судалж болох юм а гэсэн санаа
За соёлын хувьд бол тэр малажгүй Евразийн одоо амьдралын эрчимтэй тохирсон за экологийн талаасаа бол одоо сүрхий одоо хүнд нөхцөлтэй цагаагаар дасан зохицдог одоо ийм систем улс төрийн талаасаа бол бас нэгэн тархмал түүхэнд төр тулсууд гарч ирсэн боловч яг одоо ингээд тодорхой хот суурьнд бол төвлөрөөгүй. Жишээ нь одоо Оромын эзэн тулс гэдэг бол ер нь Ором бол байлаа шүү дээ, тийм ээ. Тийм биш. Хааны ордон ч гэсэн бас нүгэл явж идэг шүү дээ, тийм ээ. За энд бол орон зайг харилцааны тухай гарч ирж байгаа. Суурьшмын талд түмэнд бол чи энд бай. Үгүй тийм үү? Монголын тал нутагт бол ингээд явж иж болдог гэсэн ийм санаа. Тэгэхээр энэ бол өмч энэ бол дамжин өнгөрч эзэмш юу ашиглах одоо нутаг бэлчээр. За цаг хугацааны хувьд бол нөгөө цикл маягтай байдгийг болов харуулж байгаа. Дээдхийн хөгшгөн бол энэ барууны шугам сэтгэлгээ. Доотлын энэ бол нүүдэлчдийн одоо цаг хугацааны цикл маягтай сэтгэлгээ. Энэ доотлолт нь бол хамгийн гол дүгнэлттэй хийсэн байх шиг байна л да. Прогресс гэдэг бол ерөөсөө буцааж болтгоо одоо нэг юм шулуун шугам биш юм аа. Буцаж ирдэг, дасан зохицдог, тэнцвэр барьдаг одоо ийм юм бол прогресс дэвшилт бол байдгаа гэсэн санааг философтадаасаа бол хэлж байгаа. За нөгөө nomadic subject буюу одоо хүн маань. За энэ бол одоо барууны модель фикс тогтоосон. Хүн бол орчноосоо тасарсан тодорхой одоо өөрчлөгддөггүй мөн чанартай тогтсон бий гэж. За мэдлэг нь бол кейсүрөөр категорид одоо ойлголттой хугацаанд илэрхийлэгддэг. За nomadic subject гэдэг бол байнгын процесс байдаг. Хөдөлгөөн процесс, уян хатан олон талтай тэгээд янз бүрийн нөхцөл байдалтай уулзраад тэрнийхээ одоо нөлөөгөөр төлөвшөж байдгаа гэсэн ийм санааг энд илэрхийлж байна. За тэгээ энд бол яг юу гэж байгаа юм л да. Энэ Делезийн философи номад гэдэг ойлголтыг шууд Монголын одоо уламжилт номад гэдэг ойлголтоо яг ижил гэж авч үзэж болохгүй шүү гэдгийг л анхааруулж байгаа. Жишээлх юм бол энд одоо ингээд төртэй харилцаа гэхдээ Делезийн номад бол ерөөсөө төрийг бүрэн үүсгдэг. Тэгвэл Монголын одоо түүхэн номад бол прагматик
одоо төрийг бүтээгчд байдаг гэж. Тэгэхээр энэ дээр ялгаанууд нь гарч ирж байна шүү дээ, тийм ээ. За энд бол дээр ярьсан бүх юмнуудыг бол синтезэлж байгаа хэрэг. Энд бол орон зайны асуудлыг, энд цаг хугацааны асуудлыг, тэнд субъектийн асуудлыг авч үзэж байна. Тэгээд энэ гурав бол ингэж томогдчихэж номадын онтолог гарч ирж байна гэсэн санаа байна. За энэ хоёр эрдэмтний онолд дайны машин гэж бас нэг юм ойлголт байгаа. Энэ бол яг дайны гэж байгаа биш. Тэгэхээр энэ мөлгөр орон зайд оршиж байгаа номууд бол их хөдөлгөөнтэй, их чөлөөтэй одоо хоримтгай өөрчлөлттэй байгаа учраас энэ бол энэ цаашаага шинэ одоо орон зай эзлэх нөгөө нутгийн хэл хязгаарыг тэлэх. Тэгэхээр би энэ дээр бол ганцхан газар зүй ярьж байгаа биш гэдгээ дахин хэлж байгаа шүү дээ. Ийм боломжийг агуулж яадаг. Тэр нь бол одоо тодорхой тохиолдолд бол одоо дайн гэж бас болно. Гэхдээ дайны машин гэдэг бол яг дайн гэж байгаа юм биш. Ерөөсөө нотлог дэвсгэрийн бүтцийг эвддэг хүч гэсэн утгатай. За энд бол яг хөө ер нь нөгөө судалгааны парадигмынхаа шилжилтийг харуулж байна л да. Нөгөө хуучны одоо тогтмол байдал шугамн одоо прогрессыг авч үздэг байсан барууны метафизик тэр хайрцагнаас гарч энэ хоёр эрдэмтний бий болгосон номадик онтологи гэдэг рүү бол шилжиж байна гэсэн санааг бол энд гаргаж. За ингээд хамгийн сүүлд нь Монголын за ер нь одоо нүүдэлчний онтологи гэдгийг гаргахын тулд Монгол соёл иргэншил экологийн одоо судалгаанууд за энийг надад нөгөө ноутбукийн хайгаад өгсөн энэ экологийн судалгаа гэдэг зэрэг Чулуунбаатар гэдэг манай талигаач нэрийг дурдсан байна. Тэгээд энэ Оросын судлаачид Шиляков, Саган, Хазанов, Барфилд за тэгээд нөгөө нөгөө Кратин энтер гэдэг улсууд байна шүү дээ. Тэгээд сая бидний ярьдаг одоо Дилиоз, Гватери, Брадоти гэдэг тэр барууны пост структуралч онолчод энэ гурвыг нийлүүлэх юм бол ингээд Монголын нүүдэлгүй ясныг шинэ онд гарч ирнэ гэж ингэж үзэж байгаа хэрэг. За таны асуултанд хариулсан би түрүү чи яриад байсан. Талархмаар. За ингээд миний яриад дуслаа. Анхаарсан баярлалаа. За өнөөдөр сонирхолтой сайхан бөгөөд шинэлэг
танилцуулга хийсэн манай бодлого судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор профессор Санжид багштай талархал илэрхийлье. За энэ жил түрүүн одоо манай Эрдэмтэн нарийн бичгийн дарга түрүүн нээлтэн дээр хэлсэн. Бид нар одоо 2026-аас 2030 он хүртэлх хүрээлэнгийнхаа судалгааны стратеги төлөвлөгөөг гаргаж байгаа. За тэр төлөвлөгөөнд дотор үндэсний одоо хэд хэдэн одоо бодлогын судалгаа хийя гэсэн ийм зорилго тавьсан байгаа. Түүний нэг нь бол одоо энэ нүүдлийн соёл мөн одоо бэлчээрийн мал аж ахуйн бодлогоор судалгааны ажил хийя гэдэг. Үүнийг одоо бодлого судлалын үүднээс тайлбарлах ийм зорилго тавиад явж байгаа юм аа. Одоо эхний ажил энэ болж гэнэ үү гэж бол хэлж болно. Энэ болж байна гэж хэлж болно. За учир нь юу вэ гэхээр манай хүрээлэн бол өөрөө философийн хүрээлэн. За тийм учраас философийн хүрээлэнгийн гол зорилго бол нийгэмд тулгамдж буй илэрч буй альва үзэгдэл үйл явцыг аль болох нэгдмэл, интегратив мөн одоо түгээмэл зүйн үүднээс авч үзэх явдал бол тэргүүн зэргийн зорилго байдаг учраас орчин үеийн одоо өрн дахны философид яригддаг үзэл санаануудыг уламжлалт буддын гүн ухааны үүднээс мөн одоо соёл иргэншлийн онол номлолуудын үүднээс харьцуулж мөн одоо таацуулж янз бүрээр авч үзэх явдал бол тэргүүн зэргийн одоо зорилго байсан. Өмнө нь ч одоо манай төлөвлөгөө тийм л стратеги төлөвлөгөөтэй байсан. Одоо ч тэр уламжлал үндсэндээ хിവэрэ гэж. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол орчин үеийн одоо Францын нэрт философч, постмодернист, заримдаа постструктуралист гэж яригддаг философч Делезийн одоо үзэл баримтлалыг энэ түүн дотор одоо зохиолд нь гардаг мянган хавтгай гэдэг зохиол дотор гардаг нэр томьёонуудыг эхнээс нь одоо тайлбарлаж харьцуулж ярьж байгаа нь бол үнэхээр одоо сонирхолтой ийм зүйл боллоо гэж би бол бодож байна. Яагаад вэ гэхээр биднийг одоо гадаад талаас Монголын ертөнцийг авч үзэхдээ нэн тэргуунд бол одоо намаад гэдэг талаас нь авч үзэх явдал байдаг. Гэхдээ өнөөдрийн ярьж байгаа намаад бол бидний өнөөгийн ойлгож байгаа орчхон намаадыг биш философийн метафор үүднээс нь хэрэгэлсэн нэр томьёо гэдэг бол одоо Санжид доктор байн сануулсныг та бүхэн анзаарсан баг. Учир нь бол ер нь одоо постмодернистууд энгийнээр хэлбэл янз бүрийн шинжлэх ухаануудын нэр томьёогоор нөгөө зодож асуудлыг тайлбарладаг. Тэр нэр томьёогоор зодно гэдэг нь бол одоо зүүрлэн гэсэн үг, метафорчлно гэсэн үг. Тэн дундаа одоо урлагийн нэр томьёо нэн түгээмэл ашигладаг байгаа. За түүнээс гадна одоо янз бүрийн одоо шинжлэх ухааны ялангуяа байгалийн шинжлэх ухааны нэр томьёо одоо үржин задрах гэдэг ч юм уу одоо өнөөдрийн энэ яриад байгаа намаад гэдэг бол одоо мөөгний мицил гэж ярьдаг. Тэрүүн шиг маягтайгаар ингээд доошогоо задарч хавтгаарч одоо газрын үндэсийг хавж сүлбэж гэж ярьдаг да тийм ээ. Тийм. Одоо маш олон хувьсгч тааж гэж хэлж байна. Тийм байдлаар одоо асуудлыг гаргаж тавьж байгаагаараа тэр орон зайн одоо хоёр уулзуур дээр ярьж байгаа маа гэдэг нь бол харагдаж байгаа. За нөгөө талаас бол зүгээр ингээд асуудлыг Монгол руугаа буулгаад аваад үзэх юм бол тэр нэр томьёонд хэрэгжилж байгаа тэр becoming буюу одоо байх хүч гэж хэлж болох л баг. Тэр becoming гэдэг нэр томьёо бол ямар чухал болох нь бол эндээс харагдаж байгаа. Ер нь бол come, becoming, incoming гэдэг үгнүүд бол нөгөө бие биелүүгээ, ирэх, дотогш, наашлах, эсвэл одоо явах гэсэн тийм хөдөлгөөнт үйлийг илэрхийлж байдаг. Тэгээд бас хэдэн жилийн өмнө дэлхийн философийн хуралч гэсэн incoming human үлээ дээ. Тим нэртэйгээр бас хийж байсан санагдаж байна. За түүнийг бол Монгол Улсын их сургуулийн хурал хийхдээ бол айсви хүн гэж нэрлээд орчуулад хурлаа хийжсэн. Айсви хүн. Одоо өгчлөх юм бол айл амтан бие биендээ айлсаж ирэх ч юм уу, зочилж ирэх ч юм уу, ер нь тэр цаанаас наашилж яваад гэсэн санаагаар л
одоо хэлж явах шиг байна л да. Тэгээ би сая тэрийг бодож байхдаа бол Монголын нэгэн одоо бас уран сайхны киноны өмнөтгэл хэсэг дээр нь гардаг нэг үг бол бас их бидний одоо сэтгэл бас ойрхон байж магадгүй гэж бодоод би бас сая тэмдэглэж ирсэн. Тэр нь юу гэхээр тань руу нүүж явна гэдэг нэг кино байдаг шүү дээ. Тэр киноны одоо оршил хэсэгт ихэнд нь тэр төрийн сойрхолд зохиолч оюунгоо хэлэхдээ бичгтээ бол ингэсэн байдаг шүү дээ. Эрхэс тэнгэрийн дор хүмүүн гэгч төрөөд идүүгээ хүртэл мянган жил нүүж явна. Хэлэхүйе бэрх хүрхүйе бэрх сэтгэл хэмээгч өндөр оргил хүн рүүгээ нүүж явна. Тэгээ би бол энийг бас одоогоос их олон жилийн өмнө уран сайхны киноны өмнөтгөлд хэрэгэлсэн гэхэд одоо гайхалтай философик одоо санаа байжээ гэж бол бодоод байна. Тэгээ энэ тухайч би зохиолчтой бас нодлон Нацаг дөржийн одоо төрсэн газар дээр уулзж байхдаа бас ярилцж ирсэн. Тэр хүн рүүгээ нүүж явна гэдэг энэ санаа бидний өнөөдрийн энэ яриад байгаа энэ намаад гэдэг санаа энэ арга зүй энэ бол хоорондоо бас дахиад одоо нарийн судлал нэлээд тийм ойртох дөт тийм зүйлүүдийн нэг байж магадгүй маа гэсэн санааг би бас өнөөдөр далимдуулаад энэ завсар хэлцээ хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгээ нөгөө талаар одоо тэр deterritorialization мөн deterritorialization гэж бас хоёр одоо хэлэхэд төвөгтэй нэр томьёо байдаг. Одоо дахин нутагших эсвэл шинэ газар очиж нутагших гэдэг. Тэгээ энэ үзэгдэл ч гэсэн өнөөдөр манай Баруун аймагт зарим сумдад түгээмэл илэрч байдаг зүйл. Баруун аймаг. Тэнд одоо бүр нарийн ярих юм бол манай намаадуудын чинь дотроо одоо нэг Монгол оронд 2-3 онцлогтой нүүдэл байна гэдэг байгаа шүү дээ. Дэлхийд байхгүй нүүдэл. Нэг нь одоо өндрийн нүүдэл гэж байгаа Баруун аймгийнхны. Бүр заримдаа түүнийг одоо сүүлийн үеийн Монгол судлаач нар хит өндрийн нүүдэл гэж нэрлэж байгаа. Тэр чинь аргагүй шүү дээ. Хэдэн мянган километр үлээ тэр чинь далайн түвшнээс 2000. Алтаа уулыг давж нүүж. Тийм, алтаа уулыг давж нүүж байгаа ховд баян үлгээгээр байгаа нүүдэл шүү дээ. Нөгөө нэг өвгөнц нүүдэл нь бол одоо хөвсгөлийн дархтуудад байдаг нүүдэл. Маш хол одоо уулын хүнд хэцүү нөхцөлд сарлаг хайнгийн шараар нүүж байгаа энэ нүүдэл. Тэр энэ нүүдлүүд энэ төр бол дандаа одоо эрэ централизац болдог, байн явдаг. Бүр энгийнээр хэлэхэд ч гэсэн зарим аймгийн төвийнхэн 100 болохоор цусландаа гардаг. Мөн сумын төвийнхэн ч нүүдэг. Тэгээ хамгийн чухал санаа бол одоо Цанжид өгшөө хэлсэн тэр төрн дахиад нүүгээд ийн гэдэг шүү дээ power. Энэ санаа бол бас л Монголд л баг байгаа зүйл. Жишээлбэл одоо нэр бүхий сумдууд сумын төвөнд зүгээр нэг нүүх биш бүр бүгдээрээ нүүчдэг. Одоо тэр бидний сайн мэддгээр нөгөө ялаа шумуулаас болоод сумын төвд бол үсрээл ганц хоёрхан хүн л үлддэг бүр ингээд баг цэргийн алба хааж байгаа юм шиг үлддэг. Бусд нь айлаараа амтнаараа одоо бүр нөгөө шуудан холбоотойгоо юутайгаа банктайгаа нүүчдэг. Ийм сонин үзэгдэл бол бас манай Монголд л байгаа. Энд чинь одоо баг нэг өсөндөө газрын зураг дээр бол сумын төвөнд байгаа нь хэвээр юм шиг боловч нөгөө төрн захиргаан нүүчээд байгаа шүү дээ. Тэгээ энэ мэтийн зүйлүүдийг манай одоо философийн, улс төрийнхэн бүгдээрээ л социологийн өнөөдрийн ярьж байгаа энэ онлын үүднээс манай хүрээлэнгийн бүх салбарынхан судлах боломжтой ийм одоо сонирхолтой санааг бол өнөөдөр Цанжид доктор маань гаргаж тавьж байна гэж бол би хэлхийг хүсэж байна. Ингээд өнөөдрийн энэ семинарт хүрэлцэн ирсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд бас лайв явж байгаа юм ганцхан. Тийм. Энийг унтарсныхаа дараа хэлцүүлгүүд хийх байхаа гэж бодож байна. Асуулт уу? Юм ярих юм болов уу? Ярина мэдээж баг. Тэгээд зүгээр лайва унтраасныхаа дараа ярилцлага хийх юм уу яах юм гэж байна л да. Тийм. За баярлалаа тав. Тэгээд яагаад лайва